That was very nice. No? Энэ So үнэхээр nice. энэ үнэхээр сайхан байлаа. Sanbano. I'm so happy to be here in Mongolia. Би Монгол ирсэндээ үнэхээр их баяртай байна. I am part of you and you are part of me Би та нарын нэгэн хэсэг. and you are part of me. Та нар бас миний нэгэн хэсэг. You know, in our international center, for every celebration, there is always a group of people from Mongolia. Энтгэхт олон улсын төв дээр мань болдог баярын арга хэмжээнүүдэд Монголоос дандаа төлөөлөгчид ирсэн байдаг. The vision of Art of Living is to create a global family. Амьдрах урлагийн зорилго бол бүгдээрээ дэлхийд дахны нэгэн гэр бүлийг бий болгох. The whole world has to unite in a sense of one family. Бүхий л дэлхийн ертөнц яг л нэг гэр бүл шиг тийм сэтгэлээр нэгдэх ёстой. And I see this happening more and more in Mongolia now. This Mongolia's economic status has become much better. It's developing very fast. Тэгээ энэ байдал Монголд илүү хурдан явагдаж байгаа шиг санагдаж байна. Монгол улсын эдийн засгийн байдал маш хурдан өсөж байна. Монгол улс маш хурдан хөгжиж байна. Along with this development, we need to take care our human values remain intact. Бид нар энэ улс орны хөгжлийн зэрэгцээгээр улс орноо хөгжүүлэхийн зэрэгцээгээр бид нар хүний үн цэнийг хамт авч явж хадгалж үзэж үүнийг энэ үн цэнээр амьдрах ёстой. Mongolia has a long spiritual tradition. We should see the spirituality in Mongolia is maintained. Монгол улс бол уламж маш эртний соёл уламжлалтай улс орн. Тэгээд энэ соёл уламжлалаа хадгалж явах ёстой. The modern day's challenges of stress, tension, and violence should be done away with. We should not allow that to grow here in this part of the world. Дэлхийн энэхийн хэсэгт энэ Монгол улс стресс, бухимдал, таагүй байдал гэх мэтчлэн энэ зүйлсийг бий болох боломжийг бид нар олгох ёсгүй. Don't you think so? Таардаж бодохгүй юу? Because as the society becomes stronger, economically prosperous, the challenges we see around the world is crime goes up. Улс орон хөгжихийн хэрээр энэхүү хөгжилтэд зэрэгцээд улс орны цэцэглэл хөгжилд явагдсан зэрэгцээ ийм сөрөг талын зүйлсүүд гарч ирж байгааг бид нар харж байна. You see what is happening in America. Америкт өнөөдөр юу болж байна? The most developed country in the world has so many incidences of violence. Тийм их хөгжсөн улс орон хэрнээ хүчирхийлэл маш олон тохиолдож байна. There's a 10 million incidences of recorded violence has happened in America in last 1 year. Америкт өнгөрсөн ганцхан жилийн хугацаанд 10 сая хүчирхийллийн тохиолдол бүртгэгдсэн байна. Art of Living has started a non-violence campaign around the world and especially in US also. Амьдрах урлаг дэлхийд dayanаар тэр дундаа ялангуяа Америкт хүчирхийлэлгүй нийгмийг байгуулах кампанит ажлыг зохион байгуулж эхэлсэн байна. And we need to bring those values of non-violence and compassion more and more in our society here in Mongolia as well. Тийм учраас бид нар энэ нийгэмдээ Монгол улсдаа ч гэсэн ялгаагүй хүчирхийлэлгүй байх тэр үн цэнийг мөн хүчирхийлэлгүй байлгах энэ байдлуудыг бид нар бий болгох ёстой. Нэгүүлсэнгүй байдлыг бид нар бий болгох ёстой. See, when we have too many things to do and too little time and no energy, stress is natural. Бид нар маш богино хугацаанд маш их зүйлийг хийх болоод эхлэхээр энэ стресс бухимдал гэж зүйл байхаас өөр аргагүй болоод эхэлдэг. So,
today's world, we cannot reduce our needs. What we can what we have to do is increase our energy level. Тэгэхээр бид нар энэ хийх ёстой зүйлээ багасгах ямар ч боломжгүй. Харин юу бидний хувьд боломжтой гэхээр эрч хүч энергийнхээ түвшинг нэмэгдүүлэх юм. Energy level gets increased when we change our habits. Бид нар өөрсдийнхөө дадлыг өөрчлөд эхлэхээр тэр эрч хүч энергийн түвшин нэмэгддэг. Eat proper healthy food, Зөв сайн хоолыг идэх, take good sleep, сайн унтаж амрах, and positive thinking. тэгээд эергээр сэтгэх, эергээр бодох. If you sit and just think negative for half an hour, even 10 minutes of negative thinking is good enough to tire you for the whole day. Хэрвээ та ердөө 30 минут эсвэл нь ердөө 10 минут муу зүйлийг бодох юм бол та маш их ядрах болно. Бараг бүтэн өдрийн хөдөлмөрсөн юм шиг л та ядарна. Yeah, art of living means changing from negative to positive thinking. Амьдрах урлаг гэж юу хэлээд байгаа вэ гэхлээр тэр сөрөг зүйлийг эерэг болгож хувиргахыг амьдрах урлаг гэж хэлээд байгаа юм. From complaining mindset to compassionate mindset. Тэр гомдлоод байгаа сэтгэлийг нэгүүлсэнгүү сэтгэл болгох. From stressful face to a smiling face. Тэр стресстэй бухимдалтай тэр нүүр царайг инээн сэтгэлтэй нүүр царай болгох. Yeah. From stress to serenity. Стресс бухимдалтай тэр байдлаас Serenity. инэрэнгүй тэр сайхан байдлыг бий болгох. Yeah. So you can do this by attending to your breath, meditation, and all these number of ancient techniques. Энэ үүний тулд юу танд хэрэгтэй болох вэ гэхлээр амьсгалын дасгал, бясалгал энэ болгон бол маш эртний уламжлалтай. Yeah. And today scientists have proved this, that meditation and Sudarshan Kriya can improve the health beyond one's comprehension. Сударшин Крия энэ амьсгалын дасгалын талаар, бясалгалын талаар эрдэмтэд судалгаа хийгээд юу гэж тогтоосон бэ гэхлээр энэ бол тийм маш их цогц зүйл юм а гэдэг тогтоосон. Энэ бол нэг хүнд байх тэр чадраас давсан зүйл юм а гэдэг тогтоосон. In scientist in Norway, Oslo, the University of Oslo, he has done research recently and found out for someone does practice for 2 days, that has an impact on the genes, on the DNA of a person. Ослогийн их сургуулиас нэгэн судалгаа хийсэн. Энэ хөл судалгаан дээр юу гэж гарсан бэ гэхээр 2 өдөр дараалаад энэ амьсгалын дасгал бясалгалыг хийсэн хүмүүсийн генийн төвшөнд, генийн ДНК-гийн төвшөнд өөрчлөлт гарсан байна гэдэг тогтоосон. He said about 300 genes in our system which are responsible for disease like cancer and other diseases, these genes get suppressed when someone meditates. Тэгээд хүн бясалгал хийснээр хүний биед хавдар гэх мэтчлэн янз бүрийн өвчлөлийг бий болгодог. Тэр генийг дарангуулсан байна. 300 гаруй тэр өвчний ген байдаг. Тэр генийг дарангуулсан байна гэдэг тогтоосон. Of course, it's my experience every day from around the world. Millions of people, they report how they're physically, mentally, emotionally and spiritually benefited. Дэлхийд дахинд маш олон хүмүүс өөрсдөө энэ бясалгалаар хичээлснээр бие махбодын хувьд, сэтгэлийн хөдөлгөөний хувьд яаж сайжирсан байгаагаа хэлсэн байдаг. How their health has improved, how their relationship with people have improved. Хүмүүстэй харилцах харилцаанд хэрхэн сайжирсан тухайгаа хэлсэн байдаг. And all that, so many. Гэх мэтчлэн маш олон жишээнүүдийг. So basically, we need to deepen our roots and broaden our vision. Тэм учраас бид нар ерөнхийдөө юу хийх ёстой вэ гэхээр өөрсдийнхөө тэр уг үндэс төрүүлж байгаа зүйлийг бид нар
илүү гүнзгий болгож өөрийнхөө сэтгэлийг илүү тэлэх хэрэгтэй юм аа. In the short span of life that we are on the planet, we must smile more and spread happiness. Бид нар энэ ертөнцийн дээр маш богинохон хугацаанд амьдрахаар ингэж заягдсан учраас бид нар илүү их аз жаргалыг эргэн тойрондоо байгаа хүмүүстэй түгээх ёстой юм. 3 years back when I came here, I had said definitely the GDP of this country will go up. I'm so glad to hear that now the GDP has really gone up. Би 3 жилийн өмнө Монголоос ирж байхдаа нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өснө гэж хэлжсэн. Тэгээд одоо ингэж харахад үнэхээр нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсэн байна. Today there is another word that is being used in the United Nations, that is GDH, Gross Domestic Happiness. Өнөөдөр GDH буюу дахиад нэг энэ дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг шиг бас нэгэн хэмжээр бий болж байгаа. Энэ маань юу вэ гэхээр дотоодын аз жаргал хэмээх хэмжээр хэмжигдэх хүн. And that also have to go up in Mongolia. Энэ үзүүлэлт ч гэсэн Монголд өсөх ёстой шүү. The education is so high percent of education in this country, and it is possible to educate people in spiritual values. Монгол улсад хүмүүсийн боловсрол маш их өндөр, боловсрол их өндөр явагдаж байгаа. Тийм учраас оюун санааны хөгжлийн боловсролыг ч гэсэн Монголд хүмүүс олоход амархан гэж бодож байна. You know, I wish Mongolia should compete with Bhutan. Today Bhutan is the happiest country in the world. Now Mongolia can definitely compete with Bhutan and reach that high level of happiness. We should create waves of happiness in this country. Өнөөдөр Бутаныг дэлхийн хамгийн аз жаргалтай орн гэж үздэг. Тийм учраас Монгол улс бол Бутантай тэнцэх ёстой гэж бодож байна. Бутантай тэнцэж Монгол улс хамгийн аз жаргалтай улс болох хэрэгтэй. Аз жаргалын тэр давлгааг Монгол орнд бий болгох ёстой юм аа. Let us keep this as a goal. Let all of us intellectuals and those who are present here and those who are watching me on the television, I would ask all of you to take one commitment. We should see the prisons in this country are empty and hospitals always have beds free. Hospitals are empty. We don't want any more hospitals, no more prison, and make this, have that ideal and let us work towards it. Өнөөдөр энэ лекцэнд хамрагдж байгаа хүмүүс, мөн намайг үзэж байгаа хүмүүс, телевизээр харж байгаа бүхий л хүмүүс би ингэж хэлмээр байна. Өнөөдөр бүгдээрээ нэгэн зорилгыг өөрсдийнхөө өмнө бий болгох. Энэ маань юу вэ гэхээр Монгол улсын шорон нэг ч хөнгөө хоосон, Монгол улсын эмнэлэг ямар ч хөнгөө байх ийм сайхан нийгмийг бий болгохын төлөө бүгдээрээ хамтдаа урагшдээ. Very good. Now with this, what we need to do, we all have to do some social work. Тэгэхээр үүний тулд бид нар юу хийх ёстой гэхээр бүгдээрээ бид нар тодорхой хэмжээний нийгмийн ажлыг хийх ёстой. I would like youth to be ambitious but not greedy. Би та бүхнийг өөрийн гэсэн амбиц нэр хүндтэй гэлээ гэхдээ шуналгүй байгаасаа гэж хүсэж байна. You know, when people become greedy, that is when corruption becomes more. Хүмүүс шуналтай болоод эхлэхээр л авилгал төртөд эхэлдэг. Corruption begins where belongingness ends. Тэр хeel хахуул хаанаас эхэлдэг вэ? Авилгал хаанаас эхэлдэг вэ гэхээр нэг нь нөгөөдөө хамааралтай гэсэн, хамаатай гэсэн энэ сэтгэл төгсөж байгаа тэр цэг дээр эхэлдэг. No law can stop corruption. What can really stop corruption? Is spirituality. When people have sense of belongingness, then corruption will be finished. Хeel хахуулыг бид нар зүгээр түгжиж байхгүй болгож чадахгүй. Харин бие биендээ хамааралтай гэсэн оюун санааны хувьд
өсөж хөгжиж байгаа тэлж байгаа энэ үед л бид нар хэл хахуулыг байхгүй болгож чадна. For crime and corruption, there is one thing that is real culprit. There is one real culprit for this. That is addictions, drug and alcohol addictions. Гинт хэрэг болон хэл хахуулын хамгийн гол шалтгаан нь болохоор муу зуршил болоод байгаа. Арх юм уу эсвэл хар тамхи муу зуршил. You know, we should see that our kids and our young people are not addicted to cigarette, alcohol or drugs. This destroys human life. Бид нэр хүүхдээ бага наснаас нь ялангуяа залуучуудаа бага наснаас нь архихгүй, тамхихгүй, хар тамхихгүй байдлаар өсгөж хүмүүжүүлэх хэрэгтэй. Don't you Энэ бол think- хүн төрөлхтнийг устгаж байгаа. Don't you think so? Та нар тэгж бодохгүй байна уу? How many of you agree with me? Хэдэн надтай санал нийлж байна? Some of you are not raising hand. Why? Зарим хүмүүс нь гараа өргөхгүй байх юм. Яагаад тэрв? Once again, let me see how many of you agree with me. Дахиад бүгдийг харъя. Хэдэн надтай санал нэгдэж байна? Now everybody is. Одоо бүгд гараа өргөж байна. I want to tell you a small story. Би нэг жижигхэн түүх яриа. In one of the lectures, two men were sitting and one of them said, "Oh, I have a big headache." Хоёр хүн хоорондоо хоёр эрэгтэй хүн хоёулаа яриад суужсэн. Тэгээ нэг нь юу гэсэн гэхээр өө миний толгой өвдөд байна гэсэн. Usually people sit and listen to long lectures. Common, you get headache. Хүмүүс ихэвчлэн удаан хугацаанд ингээд лекцэн дээр сууж байхаар толгой нь өвдөд эхэлдэг. Actually, half the people don't listen at all. Ер нь бол лекцэн сууж байгаа хүмүүсийн бараг тал нь ерөөсөө сонсдоггүй тэр лекцэг. And even if one listens, half of them forget it. Тэгээд тал нь яадаг гэхэлэр сонссон хүмүүс нь талыг мартчихдаг. But well, in this case, these two men were sitting in a lecture and one guy got headache and he asked his friend, "See, I have my headache, what to do?" So the friend advised him, "Hey, don't worry, just have some alcohol, it will go." Тэгээд хоёр эрэгтэй хүн хоёулаа лекцэн суугаад байжсэн чинь нэг нь юу гэсэн гэхэлэр өө миний толгой өвдөд байна гэсэн. Тэгээ нөгөөх нь хариуд нь юу ч хэлсэн бэ гэхэлэр өө чи арх ууч гэсэн. And he said, "How would headache will go by alcohol?" Тэгсэн нөгөөх эрэгтэй нь үгүй яаж арх уухаар толгойн өвчин зүгээр болох юм бэ гэж үүдээс нь гайхсан. And this man said, "Yeah, by alcohol I lost my job, I lost my money, I lost my wife. Everything has left me. Why not headache will leave you? Even that will leave. It's a small thing." Тэгтэл нөгөө эрэгтэй нь юу гэж хариулсан гэхэлэр би арх уугаад өөрийнхөө ажлаасаа гарсан, ажилгүй болсон, би мөнгө төрөөгүй болсон, би эхнэргүй болсон. Тэгэхээр зүгээр нэг толгой өвдөх чинь яагаад байхгүй болохгүй гэж. So headache is a small thing. Тэгэхээр толгой өвдөл гэдэг бол өчүүхэн жижигхэн When зүйл all байгаа my шүү дээ. prestige, my wealth and wife, everything has gone, this will also go. Би өөрийн нэр хүнд, өөрийн эд баялаг, өөрийн эхнэр бүхэл зүйлээ алдсан чинь энэ толгой өвдөл чинь тэгэл байхгүй болчих шүү дээ. When people under the influence of intoxicants, they don't know what they are doing. That is why they create crime. Тэгээд тэр хор зуршилд автагдсан хүмүүс маань өөрсдөө тэр байдлаа ерөөсөө мэддэггүй, ойлгодоггүй тийм байдалд орж байгаа. So as mothers and sisters, as men of wisdom, you should all stop our younger generation from getting addicted to any of the intoxicants which are harmful for health as well as mind, as well as wealth. Тэгэхээр их хүний хувьд, ихч хүний хувьд энэ цоож байгаа ухаантай мэрэгэн хүмүүсийн хувьд та бүгд маань аль болох залуугаасаа энэ хорт муу зуршлыг хэрэглэхгүй байх энэ тал дээр зөвлөх ажиллах ёстой юм аа. Ингэж бид нар энэ хорт зуршилд автагдахгүй байснараа бид нар өөрийнхөө эрүүл мэндийг хамгаална, өөрсдийнхөө бид нар
эд баялагийг хамгаална, өөрсдийнхөө бид нар сэтгэлийг мөн хамгаалах юм. And where the pollution is increasing in various parts of the world, Mongolia is still very virgin. It's the land, water, everything is kept pure here. Please see that the purity of land, water, air and atmosphere is maintained here. Дэлхийн өнцөг болон бүрд маш олон газар бохирдлууд, байгалийн бохирдлууд их бий болсон байна. Тэгвэл Монгол оронд газар нутгийн усны гэх мэтчлэн энэ цэвэр байдал харьцангуй хадгалагдаж чадж байгаа. Тийм учраас энэ усны цэвэр байдал, агаарын цэвэр байдал, байгаль орчны цэвэр байдлаа хадгалж үлдэх ёстой юм. Let us keep this land as an ecological heaven on earth. Дэлхий дээр бүгдээрээ экологийн деважин бүгдээрээ бий болгоцгоё. Монгол улсаа экологийн деважин бүгдээрээ бий болгоцгоё. So for that we should take care of not putting harmful chemicals in the soil for growing food. No pesticides, no chemical fertilizers. We should grow naturally, organic farming, natural farming. Үүний тулд бид нар юу хийж чадах вэ гэхээр газрын хөрсөнд бид нар ямар нэг ургамал ногоог тарихдаа ямар нэгэн химийн бордоо хэрэглэхгүйгээр ямар нэгэн тэр хортон шавжийг устгах тэр зүйлсүүдийг хийхгүйгээр органик бордоогоор органик таримлжуулалтыг бид нар бий болгох ёстой юм аа. Yeah. And Art of Living will do whatever is needed to bring this knowledge, this technology to Mongolia. In India and other places of the world, we are doing organic farming. We have done a lot of research work on it. So we would like to share it with the farmers of Mongolia. Ийм байдлыг Монголд бий болгохын тулд амьдрах орлог, олон улсын байгууллага, технологи, мэдлэгээ бүхий л зүйлээ та бүхэнд дуртаяа санал болгох болно. Энтгэх улсад мөн дэлхийн бусад олон оронд энэ органик тариалалт эрхлэх энэ зүйлсүүдийг хийж байгаа. Тэрнээс гадна энэ тал дээр хийгдсэн олон төрлийн судалгаанууд бас байгаа. Yes? I would like to mention that Art of Living runs more than 200 institutions, educational institutions in India. We have 2 College of Management, Business Administration, and a university. And I would request our Vice Chancellor in India to reserve 10 seats for Master of Business Administration courses. We have very limited seat, only 180 seats in this college. I would request him to reserve 10 seats for students from Mongolia who would like to come and study in India. Энтгэхт өнөөдөр амьдрах урлагийн 200 гаруй сургууль, коллежууд байгаа. Үүний дотор 2 коллеж байгаа. Тэгээд энд маш цөөхөн энэ чөлөөтэй одоо оронтой байгаа. Монгол улсаас 10 хүнийг энэ бизнесийн удирдлагын чиглэлээр эрс туралцах энэ боломжийг олохыг хүсэж байна. So you can tell your friends and students who wish to study in our college, they are most welcome. They can apply for it. Бизнесийн удирдлагын магистрийн чиглэлээр суралцах энэ хүмүүс найз нөхөдөө таньдаг хүмүүстэй та нар хэлээрээ тэр хүмүүс өргөдлөө өгч болно. And this morning I met the Honorable Prime Minister of this country, and I also mentioned to him we are also willing to start a college or school here wherever it is necessary, which cultivates both spiritual and scientific. Монголын ерхий сайдтай уулзсан. Тэгээд ерхий сайдтай уулзах үеэрээ би юу гэж хэлсэн дурдсан бэ гэхээр боловсролын байгууллагт
шинжлэх ухааны мэдлэг болон оюун санааны хөгжлийн мэдлэгийг хамтд нь олгох ийм тогтолцоог, ийм боломжийг бий болгоё гэсэн саналыг тавьсан. So I would invite all of you who would be interested in opening the school and being part of this school project in Mongolia to give your names and numbers, and we will form a committee and we will start a couple of schools in different provinces, which gives the best of East and best of West, best of North and best of South, and create a global educational hub. Би энд байгаа бүхий л хүмүүст ямар саналыг тавихыг хүсэж байна гэхлээр энэ Монголд сургуулийг бий болгоход та бүхэн бүгдээрээ оролцож болно. Монгол улсын 2 өөр аймагт сургууль байгуулад тэрхүү сургуульд маань өрнийн болон дорны мэдлэгийг аль алиг нь хамтд нь олгох боловсролын тийм сайхан зохицолбыг бий болгохыг хүсэж байна. Life is like a tree. The roots should be old and the branches have to be new. Leaves have to be new. In the same way, life needs the ancient wisdom and modern scientific knowledge both together. Тэгээд модерн жишээ үзэхэд тэр модны үндэс нь бол илүү тийм эртний бүх бот байх ёстой. Харин навч нь маш шин. Яг тэрнтэй ижилхэн мэдлэг бол эртний тэр мэдлэгийг агуулах ёстой. Тэрнийхээ хажуугаар орчин үеийн шинжлэх ухааны технологиг ашиглах, энэ хоёрыг хамтдах ёстой. Yeah? Тийм. Yes. Okay. Now, plan of action. Plan of action, as I said, I would like people to come forward. We'll create centers of happiness, centers of excellence, place where everyone can come and learn yoga, meditation, feel wellness all over Mongolia. Тэгээд Монгол улсад төвийг бий болгож тэрхүү төвд хүмүүс ирээд йог хийгээд, бяцлал хийгээд тэр сайн сайхан байдлыг мэдрэх тийм сайхан төвтөө болъё бүгдээрээ. Also today I discovered that there is a special technique in Mongolia of giving head massage, which makes people feel well, which is not very well known in the world. I would like to take this knowledge to India and America and all over the globe to make it more popular, like we have Ayurveda and we have the acupuncture and osteopathy. This would be a very good thing to do. Traditional Mongolian medicine and techniques of medicine, when it benefits mankind, it should be spread and taken everywhere. So I would like to invite such doctors to come to India, and also we would like to do something in Art of Living with these traditional systems of therapies. Би өнөөдөр өглөө нэг зүйлийг олж мэдсэн. Тэр нь юу вэ гэхээр Монголд энэ толгойн барай гэж зүйл байдаг юм байна. Тэгээд энэ барай бол маш гайхамшигтай их үр дүнтэй юм зүйл юм байна. Энтгэхт аюрведийн ангаах ухаан гэж байдаг, остеопати гэж байдаг. Яг энтэй ижилхэн энэ Монголд байдаг уламжлалт ангаах ухааны энэ чиглэлүүдийг дэлхийд дахинд гаргаж ирэх, олон нийтэд таниулах ийм шаардлага байгаа юм байна. Хүн төрлөختөнд тусыг өгөх, хүн төрлөختөнд хэрэгцээтэй байх энэ зүйлсийг бид нар аль болох дэлгэрүүлж түгээх ёстой юм. Тэгээд амьдрах урлагийн энтгэгт байдаг аюрведийн төв дээр Монгол улсын уламжлалтын мэргэжлийн эмч нарыг бас урьж байна. Тэгээд бүгдээрээ хамтдаа энэ уламжлалт зүйлийг хөгжүүлэх, бий болгох энэ үйлсийг бүгдээрээ хийцгээе. Very good. I would like to study more in this.
more on this traditional medicine system, and it will be very nice. We can popularize it, and more people, humanity, get benefited from this. Тэгээд би энэ уламжлалт анагаах ухааныг илүү их алдартай болгоё. Тэгээд хүмүүст илүү их тусыг хүргэе гэж ингэж бодож байна. You walk in Ulaanbaatar, everybody has a cap, and it will look like as though we were transported some 200, 500 years ago when Mongol ruled the whole world. Тэгээд бид нар ямар өдөр байх вэ гэдэг та нар өөрсдөө сонгороо 9 сарын 1 юм уу 10 сарын 1 юм уу аль нэг өдрийг сонгоод тэгээд тэр өдөр хүн болгон Монгол малгайгаа өмсөд явах. What do you think? The idea good idea? Тэгэх юм бол 200-300 жилийн өмнө Монгол улсад эртсэн юм шиг тийм сэтгэгдэл хүмүүс төрнө. Хайртай шүү. Хайртай шүү. Хайртай шүү. Are there any questions? Many questions are Many there. questions, okay, go ahead. Баян яаж баяр хөөртэй байх вэ? How to be joyful always? I think I've already said all the, I have a book called 25 Ways to Be Happy. You go through that. One of that is, don't sit and just think about only yourself. Serve others and meditate. Энэ талаар ер нь бол яригдсан ад жаргалтай амьдрах 25 нууц гэдэг ийм ном байдаг. Энийг та нар бүгдээрээ уншиж үзээрэй. Тэгээд тэрнээс гадна хэрвээ суугаад ганцхан өөрийнхөө тухай бодоод ах юм бол болохгүй. Та суугаад өөрөө бясалгал хийх хэрэгтэй. Бясалгах. And drop this wanting to be happy always. It's okay if you are upset for a while, never mind. They just come, such moods come and they go. Тэгээд дандаа ад жаргалтай байна гэсэн энэ бодлоо та орхих хэрэгтэй. Зарим үед танд сэтгэл санаа чинь сайхан биш байж болно. Тэгээд тэр байдал би болсон ч гэлээ аяндаа тэр байдал өөрөө байхгүй болно өнгөрчнө. How to combine inner journey and outer world events? Say that again. How to combine inner journey and outer world events? They are complementary. If you are happy inside, you are able to work dynamically outside. And the more you are dynamic, you can take deeper rest and you can meditate well. When you meditate, the joy will increase. Дотоод ертөнцийн аялал болон гадаад ертөнцийн үйл явдлыг яаж хослуулах вэ? Та энийг хослуулж болно. Та дотооддоо хэдий ч нэ амар амгалан байна. Та тэр хэмжээгээр гадаад орчин та илүү эрч хүчтэй байж чадна. Та суугаад хэдий ч нэ бясалган таны сэтгэл амар амгалан байна. Тэгээд та өөрийнхөө хийж байгаа ажлаа илүү сайн хийж чадна. People who are lazy, they cannot be happy. Залхуу хүмүүс ад жаргалтай байж чаддгүй гэдэг та мэдэх үү? And people who are dynamic, it's not necessary they will be happy also. Тэгээд маш их эрч хүчтэй хөдөлгөөнтэй хүмүүсийг харахад тэр хүмүүс бол тэр хүмүүсээ заавал ад жаргалтай байгаад шаардлага байдаг. Dynamism should be combined with inner silence. Тэр гадаад идэвхтэй хөдөлгөөнтэй тэр байдлыг дотоод амар амгалан анир чимээгүйтэй хүн хослуулж сурах хэрэгтэй. So time to time one should take a few days off and learn how to go deep inside and meditate. Тэгээд хэсэг хугацаанд цаг хугацаа өнгөрөхөд хүмүүс өөртөө цагийг гаргаад бясалгах, өөрийнхөө дотоод руу илүү гүн гүнзгий орох энэ боломжийг өөрсөндөө тогтмол бий болгож авах хэрэгтэй. Сайн хүн сар зүйл учирдаг хураасан карма үлийн үрээс үү ямар зүйл бидний амьдралд тохиолдоод байдаг вэ? Good people face bad things. Are karma's reason behind those? Can you repeat that? Good people face bad things. Is it because of karmas? Exactly. Яг тийм. Either through karma or through lack of
intelligence. If someone is not intelligent enough, skillful enough, and say, I'm so good but I don't have the skill, then they do face difficulties. Тэгэхээр энэ тохиолдолд хоёр шалтгаан байна. Нэгдүгээр юу гэхээр үйл өөрөөс болоод тэр сайн хүнд сар хэцүү бэрхшээлтэй зүйлсүүд тохиолдоод байж болно. Эсвэл нь тэр хүний мэдлэг ухаан дутуу байгаас. So it's not just enough say, oh, I'm so good. No, you need to be intelligent also. Би зүгээр л сайн гэж хэлэл болох биш. Тэр хүн сайн байлаа ч гэсэн түүнийхээ хажуугаар ухаантай байх ёстой. Бусдын нөлөөнд автахгүй байж яаж сурах вэ? How to overcome influence of other people? How to overcome the influence of other people? When you want to overcome, you are already one step in that direction. Хэрвээ та тэр саад нөлөөнөөс нь гарахыг хүсэж байгаа бол аль хэдийн та эхний алхмаа хийцэн байна гэсэн үг. It's okay to be influenced by the good people, but those who are not clear in their mind, who are confused, to be influenced by them is not so wise thing to do. Ухаантай хүний нөлөөнд автагдана гэдэг бол байж болно. Харин сэтгэл санаа нь тогтвортой биш, өөрийнх нь оюун бодол нь цэгцтэй тодорхой биш ийм хүмүүсийн нөлөөнд автагдах гэдэг бол ухаантай хэрэг биш юм. Бид утсан хөвгөлтэй шиг гэсэн мэдлэг байдаг. Та энэ талаар ярина уу? It seems we are rag dolls. Could you please throw some light on it? Yeah, it is a very big philosophical question. Энэ бол маш их гүн ухаанч асуулт байна. If you ask anyone who did very good work or those who have done the worst crime, they say somehow they didn't do it, it just happened. Sorry? They always say they didn't do it, it has happened through them. Хамгийн сайн буянтай ажил хийсэн хүн болоод хамгийн аимшигт гинт хэргийг хийсэн хүн хоёроос хоёулангаас нь яаж хийсэн бэ гэж асуухад зүгээр л болчихсон юм а гэж хариулдаг. This is the experience of people. So there is something inside you which is just a witness for all other things that's happening around you. Доторт нь нэгэн тийм сэтгэл зүрхэн чинь өнцөг байгаа. Иргэн таны бүхий л зүйлийг ингээ хажуунаас нь хөндлөнгөөс нь харж байгаа юм шиг харж идэг, ажиглаж идэг. And if you read more on this Ashtavakra knowledge or Yoga Vasishta knowledge, you will understand much deeper. Аштавакра болон Йог Васишта гэсэн энэ мэдлийн судруудыг унших юм бол энэ тал дээр та илүү ойлголт авч чадна. Сүүлийн үед Монголд бөө ихээр төрж байна. Бөө ихээр бодиттой вэ? Энэ талаар тайлбарлаж өгнө үү? Recent years too many shamans in Mongolia. Is it realistic? Could you please advise on this? Too many? Shamans. Shamanism, it's traditional Shamanism. religion, and shamanism people are increasing here in Mongolia recent years. So is it realistic or not? I cannot comment much on shamanism because I have not studied what it is. Би бөөгийн мөрөглийн талаар бол хэлж чадахгүй нь ягаад гэхээр би яг ямар зүйл байдгийг судалж үзээгүй учраас. Yeah. Монголд архитект их байна. Архихгүй нийгмийн төлөө бид юу хийх боломжтой вэ? In Mongolia, alcoholism is an issue. What can we do for healthier society? I think I have already answered this question, what we can do for a healthy society. Yeah? Pranayama, yoga, meditation. Энэ асуултанд би өмнө нь хариулсан гэж бодож байна. Пранаяам, йог, бясалгалыг хийх хэрэгтэй. Эрүүл нийгмийг бий болгохын тулд. Хүслээ шунал болгохгүйгээр яаж биелүүлэх вэ? How to implement a wish so that it doesn't become a greed? Be ethical. See, you don't want people working under you to cheat you. And neither you want people working above you to cheat you. Nor do you want people who are your colleagues
for co-workers to cheat you. When you want everyone to be honest, your assistant to be honest, your servants to be honest, your boss to be honest, and your colleague to be honest, don't you also have to be honest? Бид нэр ёс зүйтэй байх ёстой. Өөрийнхөө доор ажиллаж байгаа хүмүүсийг ч бид нэр шударга байхыг хүсэж идэг. Өөрийнхөө дээр ажиллаж байгаа хүмүүсийг ч бид нэр шударга байхыг хүсэж идэг. Найз нөхдөөч тэр, эргэн тойрнооч тэр, хамт олнооч тэр хүн болгоныг бид нэр шударга байгаасаа гэж хүсэж идэг. Тэгсэн хэрнээ та өөрөө шударга байх ёстой биш гэж юу? Асуултын тэмдэг. Хүүхдүүд эцэгхийн хооронд үеийн үрийн ямар холбоо байдаг бол what karma binds are there between parents and kids? There is karma on many levels, on the physical level, DNA level, on the level of mind, yeah, and intellect level. So, there is karma bondage between parents and children. But this bondage can be turned into one's advantage rather than making into a stifling, noose around the neck. Маш олон төрлийн үеийн үр байдгийн. Би физик биед үеийн үр гэж байна, оюун ухааны үеийн үр гэж байна, ой ухааны үеийн үр гэж байна. Маш олон төрлийн төвшөнд үеийн үрүүд байгаа. Эцэг их хүүхдийн хооронд бас үеийн үр байгаа. Энэ үеийн үрийг гэхдээ бид нэр илүү давуу тал болгож болно. Заавалчгүй хүлээс болгоод хүзүүгээрээ оруулгаж ирснээс давуу тал бас болгож хуургаж болох боломжтой. Дээд хүч тэнгэрүүдийн талаар тайлбарлаж өгнө. Could you please explain on devas and soul spirit levels, angels? Consciousness has got many levels of manifestation. Ухамсар бол маш олон төрлөөр өөрийгөө илэрхийлдэг. Devas are those divine energies which are responsible for all major things happening in the world. And some other time we can go in the depth of it, in detail. There are different levels of divine energies in the universe. We can talk about it another time. Сахиусан тэнгэрүүд гэдэг бол тэнгэрлэгийн энергийг өөртөө агуулсан тэгээд орчлон ертөнцийн дээр болж байгаа томоохон үйл явдлуудыг хариуцж идэг. Тэгээд тэнгэрлэгийн энерги маш олон төрлийн төвшнөөр бас илэрхийлэгдэж болно, үйл ажиллагаа явуулж болно. Энийг бид нэр өөр нэгэн цагт тусгай ихгүй байдлаар илүү дэлгэрүүлж ярьж болох юм. I've spoken about it in a series of talk on Kenopanishad. One can listen to that. Kenopanishad гэсэн цуврал лекцийг би саяхан хийсэн. Тэрийг дахин сонсох юм бол та нарын талаар илүү мэдээлэл авч ойлголт авч болно. Now shall we do a short meditation? I think time is up, right? Одоо бүгдээрээ богинохон бясалгал хийх үү? Цаг дуусч байгаа юм байх. Okay. I'm going to tell you one new technique today which would help your neck pain and all that. Okay? Өнөөдөр та нарын хүзүү өвдгөө хүзүүгээр чихэхэд ч юм уу сайн нөлөөтэй тийм нэг шин техникийг зааж өгөө та нарт. Actually two techniques. Хоёр техник шүү. One is keep your hands stretched Нэгдүгээрх нь гараа ихтгэн байлгана. and tilt your fingers towards the shoulder. Тэгээд гарынхаа хуруунуудыг аль болох өөрлөгөө ээтэлхий. The fingers palms away and fingers tilted towards the shoulder. Тэгээд аль болох гараа сунгаад гараа тоогоор ихтлээд тэгээд гарын хуруунууд дээшээгээ. You should feel the pain here. And pulling in Гарын the, шуу хэсэг дээр чинь илүү ачаал ирж байгаа. Гарынхаа хуруунуудыг дээшээгээ ээтэлгээд the өөрлөгөө fingers will feel pulled. гарынхаа хуруунуудыг өөрлөгөө ачаал өгөөд татахаар энэ гарын шуун дээр маш Tilt ачаал the ирж байгаа. fingers. Tilt it as much as you can towards the shoulder. Do you feel the pain? Одоо энэ үед өвдөлт мэдэгдэж байна. Аль болох гарынхаа You хуруунуудыг must feel мөрлөгөө the ойртуулаад. pain. Feel it even more. Энэ үед маш их өвдөлт мэдэгж авах хэрэгтэй шүү сайн. And then do like this. Ta ta
За одоо ингээд гараа эргүүлээ хурууга. What do you say Гарынхаас for харуугаар bye эргүүлээ. bye in Mongolian? Баяртай гэж хэлж байгаа юм Huh? шиг. Баяртай. Bhairthe. Bhairthe to pain. Bhairthe. Өвдөлт минь баяртай. Өвдөлт минь баяртай. Paining? Өвдөж гин үү? There should pain here, yeah. Okay. And then do the same in the Яг front саяг шиг гараа урагшаага сунгаад and slowly bring your hands аажимхан гараа өөрлөгөө and ойртуулаад place it in the back of the head. тэгээд толгойн хаар хэсэг дээр гараа байрлуулъя. All fingers touching the head. Гарын хуруунууд бүгдээрээ толгоонд хүрэлцэх ёстой. Now roll your eyes. Одоо нүдээ эргүүлээ. Нүдэрээ тойрог хөдөлгөөн хийгээд Clockwise and anti-clockwise. эхлээд нар зүг дараа нь 3 times нар буруу clockwise, 3 times anti. 3 удаа нар зүг нүдээ эргүүлээд 3 удаа эсрэг тийшээ эргүүлээ. And left and right, look Баруун left, зүүн тийшээ right, left, харлаа. right, roll your eyes and up and down Одоо дээшээ доошоо харъя. and roll again 3 Дахиад times. нүдээ эргүүлээ. Нүдний 3 хаягийг times эргүүлээд anti-clockwise. нар зүг тэгээ эсрэг тийшээ нар буруу. You feel the pain in the hands? Гар чи өвдөж гин үү? Гаранд чи өвдөлт мэдрэгдэж гин үү? Yeah. See now your neck loose? Одоо хүзүү чаараа суларсан байна уу? Yeah? So Same enough. all this neck pain, headache will go. You can do this few minutes in between your work time. Тэгэхээр хэрвээ хүзүүнд чи юм уу толгоонд чи ямар нэгэн өвдөлт мэдрэгдэх юм бол саяын хоёр аргыг хоёуланг нь бүгдээрээ хэрэгжилж болно. Ажлынхаа засраа чөлөөтэй үедээ. I'll tell you one more thing, that is breathing, pranayama. Дахиад нэг зүйл энэ бол амьсгалын Put your бол right пранаяма. thumb on the right nostril, Баруун гарынхаа эрхийн өрөөг баруун амрынхаа нүхэн дээр the index finger and middle finger on the in between the eyebrows, долоовор дунд хуруу хоёр хөмсөгний голд цохон дээр and the ring finger and little finger on the left nostril. ядам хуруу, чигчээ хуруу зүүн хамрын нүхэн дээр. Now release the left nostril, breathe out Одоо зүүн хамрынхаа нүхийг чөлөөлөө амьсгалаа гаргалаа. and close the left nostril. Зүүн талаа хаалаа. Now breathe in. Амьсгал авлаа. Now release the left nostril. Зүүн талаас суллаад баруун Breathe in нараа аваад through the зүүнээрээ left. гарлаа. Зүүнээрээ амьсгалаа аваад And close. And Avat. breathe out through the right. Release the thumb. баруунаараа амьсгалаа гаргая. Remove the thumb and breathe out through the right. Баруунаараа амьсгалаа аваад зүүнээрээ гаргаад зүүнээрээ аваад баруунаараа амьсгалаа гаргадээ. Breathe in through the right. Баруун хамрынхаа нүхээр амьсгал авлаа. And Хуруунуудаа хүн дээр close the right уужгаад nostril. тэгээ буцаагаад хуруугаараа дарж агаад And breathe out through the left. зүүн талаараа амьсгалаа гаргалаа. Now breathe in through the left. Одоо зүүнээрээ амьсгалаа аваад Close the left. хуруугаараа зүүн хамрын нүхээ таглаж агаад And breathe out through the right. баруун талаараа гаргалаа. Like this you continue doing for 5 minutes every day. Яг энэ мэдчлэн үргэлжлүүлээд өдөр 5 минут хийж болно өдөр болгоо. It brings so much balance in the system. Энэ бол таны бие махбод тогтолцоонд маш их тэнцвэртэй байдлыг бий болгодог. Okay. Now let us do short meditation. Let's sit comfortably, easily. Одоо бүгдээр нэг богинохон бяцлал хийцгээе. Бидээ эвтэхнэр тухтайхан сацгаая. Eyes closed. Нүдэн анцгаая.
Relax your shoulders. Мөрөө суллаа. Take a deep breath in Гүнзгий амьсгал авлаа. and breathe out. Амьсгалаа гаргалаа. Breathe in once again Дахиад нэг амьсгалаа авлаа. and slowly breathe out. Аажимхан амьсгалаа гаргалаа. Take your attention to your whole body. Бүхий л анхаарлаа бие дээрээ төвлөрүүлээ. Бүхий л бие мэдрээ. Your body has billions of cells. Таны бие сая эстэй. Honor your own body. Өөрийнхөө биеэ хүндэтгэе. Your body is a precious instrument. Honor your own body. Таны бие бол хамгийн үн цэнтэй нандин багж зэмсэг юм. Өөрийнхөө биеэ дээдлэн хүндэтгэе. Another deep breath in Дахиад нэг гүнзгий амьсгал авлаа. and slowly breathe out. Аажимхан амьсгалаа гаргалаа. Relax your shoulders. Мөрөө суллаа. Breathe in with a smile. Инээмсэглэнгээ амьсгал авлаа. And breathe out with a smile. Инээмсэглэнгээ амьсгалаа гаргалаа. Become aware of the air all around your body and inside of your body. Өөрийнхөө биеийн эргэн тойронд болон биеийнхээ дотор байгаа агаарыг мэдрээ. Another deep breath in Дахиад нэг гүнзгий амьсгал авлаа. and breathe out. Амьсгалаа гаргалаа. Our body is like the wick of a candle. Mind is like the glow. Таны бие бол лааны гол мэт. Харин сэтгэлт нь түүний дүлэн мэт байна. Breathe in again Амьсгалаа. and slowly breathe out. Аажимхан амьсгалаа гаргалаа. Incoming breath energizes the body and outgoing breath brings relaxation. Авж байгаа амьсгал биеийг эрч хүчээр тэтгэж, гарч байгаа амьсгал тайвшруулан амраадаг. Honor your own breath. Өөрийнхөө амьсгалаа хүндэтгэе. Whatever thoughts are coming in your mind, just let them come. Толгойд ямар ч бодол орж ирж байсан зүгээр л орхив.
good thoughts, bad thoughts. Just let them come and they go the way they come. Сайханч бодлоо, муухайч бодлоо таны толгойд төржил байг. Яг л толгойд чинь төрсөн шигэ аянда алга болно. Relax and let go. Тайвшрээ, сул орхий. Let's take our attention to the top of the head. Анхаарлаа толгойхоо орой зулаа дээр төвлөрүүлье. And become aware of the empty space above your head. Өөрийнхөө толгой дээрх хоосон орон зайг мэдрээ. Another deep breath in. Гүнзгий амьсгал авлаа. And breathe out. Амьсгалаа гаргалаа. Let's spread the vibration of peace and love around us by chanting Om. Ом уншиж өөрийнхөө эргэн тойронд амар амгалан хайрын хэлбэлзэл долгионы түгээе. Om means peace, love, purity and serenity. Ом гэдэг бол хайр, амар амгалан, нийлэмжтэй сайхан байдлыг илтгэдэг. Let's take a deep breath in. Гүнзгий амьсгал авлаа. Let the sound Om purify every cell of our body and every corner of our mind. Soak in the sound. Ом хэмээх энэхүү авиг өөрийнхөө биеийн бүхий л хэсэг, бүхий л өнцөг буландах ариун бус байдлыг ариусгах боломжийг олгоё. Relax and let go all your efforts. Амарч тайвшран бүхий л хичээл чармаалтаа суллаа. Repose with a smile. Инээмсэглэнгээ оршин тогтноё. Om Shanti, Shanti, Shanti.
Another deep breath in. Дахиад нэг гүнзгий амьсгал авлаа. And slowly breathe out. Хачамхан амьсгалаа гаргалаа. And at your own speed, become aware of body and surroundings. Хачамхан өөрийнхөө хурдаар биеэ мэдрээ. Эргэн тойрноо мэдрээ. And you may slowly, gradually open your eyes. Хачамхан дасгаж байгаад нүдээ нээцгээж болно. Was it good? Сайхан байв уу? Heart issue. Хайртай шүү. Энэ жаргалтай би тэнэ жаргалтай би хаасаа гэж жаргалтай би энэ жаргалтай би тэнэ жаргалтай би хаасаа гэж жаргалтай ла 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 la 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 би энэ жаргалтай би тэнэ жаргалтай би хаасаа гэж жаргалтай би энэ жаргалтай би тэнэ жаргалтай би хаасаа гэж жаргалтай la 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 би энэ жаргалтай би тэнэ жаргалтай би хаасаа гэж жаргалтай би энэ жаргалтай би тэнэ жаргалтай би хаасаа гэж жаргалтай la 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 би энэ жаргалтай би тэнэ жаргалтай би хаасаа гэж жаргалтай би энэ жаргалтай би тэнэ жаргалтай би хаасаа гэж жаргалтай би энэ жаргалтай би тэнэ жаргалтай би хаасаа гэж жаргалтай би энэ жаргалтай би тэнэ жаргалтай би хаасаа гэж жаргалтай la 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 би энэ жаргалтай би тэнэ жаргалтай би хаасаа гэж жаргалтай би энэ жаргалтай би тэнэ жаргалтай би хаасаа гэж жаргалтай la 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 la
жаргалтай би тэнд жаргалтай би хасаагүй жаргалтай би энд жаргалтай би тэнд жаргалтай би хасаагүй жаргалтай la 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 би энд жаргалтай би тэнд жаргалтай би хасаагүй жаргалтай би энд жаргалтай би тэнд жаргалтай би хасаагүй жаргалтай la 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 би энд жаргалтай би тэнд жаргалтай би хасаагүй жаргалтай би энд жаргалтай би тэнд жаргалтай би Өнөөдөр та бүхэндээ дэлхийн хүн оюун ухааны магистр Шири Рави Шанкарын ад жаргал бэлтгэдэг дадлан гэдэг дээгтийг үзэж тавтандаа шууд амжилт хүргэхдээ ингээд тод хариулсан үрээтэй ETV-тэй хамт байсан үзэж тавтанд баярлалаа. би энд жаргалтай би тэнд жаргалтай би хасаагүй жаргалтай би энд жаргалтай би тэнд жаргалтай би хасаагүй жаргалтай la 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 da 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 ra ra da ra da da ra 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 би энд жаргалтай би тэнд жаргалтай би хасаагүй жаргалтай би энд жаргалтай би тэнд жаргалтай би хасаагүй жаргалтай la 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 энд жаргалтай би тэнд жаргалтай би хасаагүй жаргалтай би энд жаргалтай би тэнд жаргалтай би хасаагүй жаргалтай la 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 Амьдрах урлаг олон улсын хүмүүнлэгийн байгууллагыг үндэслэгч Шири Рави Шанкар 2013 оны 5 дугаар сарын 22-наас 24-ний хооронд Талын Монголд айлчлан ирэх гэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 9946 9941 98-7 2244 Дэлхийн хүн Монголд. Моя семья. Жимсний 100% цэвэршүүс. Эрүүл амьдралын тэтгэгч Вунжин.
Монгол улсын авраг цолтонд хүндэтгэл үзүүлэх улс аймгийн алдар цолтой хүчит 224 бүхийн баригдсан 2013 оны 5 дугаар сарын 25-ны 14 цагаас Монгол бүхийн өргөнд болох тул бүх сонирхогч болон бүгчүү та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Зохион байгуулагч Монголын үндэсний бүхийн холбоо, Иргэний нийслэлийн ерөнхий газар, МЯК хувьцаат компани. Лавлах утас 456978 994558 8888 5388. Хоол хийх нүсэр ажлаа хөнгөвчилж охид хүүгүүдээ баярлуулсан энэ ээжид баяр хүргэе. Үнэнч фанатууд пиццагаар мөрөгдсөн ширүүхэн тулааныхаа хайнаг хагалж байна. Одоо хин ножгол залуухан болцоонд амт нэмэх зүрхэн пицца хайртын тань ходоод байтугай зүрхэнд ч хүрнэ. Уртаа ширүүн багш уртаа сурт өргөжлөх хичээлүүдийг түр мартаж амтд пиццагаар завсарлага авал ямар вэ?